Дэлхийн монголчуудын хэмжээл радио 88.3 дэлгэн дээр сувгат харуулсан сонсож байгаа эрхэм танд өглөөний мэндийг хүргэе. Улаанбаатар хотод 7 цаг 12 минут болсон байна. Радион 3 дугаар студиэс хөтлөгч Аргун хөтлөгч цэцэг найруулагч Борхогийн Чинбатар дэлхийд өнөөдөр нэвтрүүлгийг хүрэхэд бэлэн боллоо. Өглөөний мэнд Аргуна. За өглөөний мэнд зэгийг эфиртээ давтаа морил. Баярлаа. За сайн суцгааж ирсэн үү? Энэ өөр сонио чи юу вэ? Ажилд иргэ орох хэвээр үнэхэр гоё наа. За манай цэцэг маань өнөөдөр эфиртээ иргэн ирж байна. Гоё сайхан өдөр байна. За манай нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар хүний нөөцийн хомсдол санаа зовох хэрэггүй гэсэн уриатаагаар хэмжиж үйл чадвал удирдах үйл чаднаа гэсэн Мэшиг групп хамтран ажиллаж байна. За мөн Silk Feminine Wash буюу шингэн савн хамтран ажиллана. За өнөөдөр 2025 оны 3 сарын 31-ний өдөр. За он гараад ирдэх өдөр юм байна. Он тусахад 275 өдөр үлдсэн байна. За үргэлжлүүлээ цагаан гарын мэдээлэлтэй хэдүүлээ танилцдаг тийм ээ. 7 цагийн байдлаар Улаанбаатар хотод 7 цаг 10 минутын байдлаар Улаанбаатар хотод 8 градусыг хүйтэн гэсэн бол өнөөдөр өдөртөө 6 градусын дулаан шөнөдөө 4 градусыг хүйтэн байх нэ. За маргааш буюу мигмар гарагт өдөртөө 7 градусын дулаан бол шөнөдөө 4 градусыг хүйтэн, лав гарагт өдөртөө 12 градусын дулаан бол шөнөдөө 2 градусыг хүйтэн, харин пүрэв гарагт өдөртөө 4 градусын дулаан бол шөнөдөө 6 градусыг хүйтэн байж баасан гарагт өдөртөө 7 градусын дулаан байна гэсэн ийм цагаан гарын мэдээлэлтэй байна. Сайхан тогтун бах юм шүү. Үнэхээр гоё болчихжээ. Одоо ингэж нөгөө нэг ажилласаа 21 хоногийн чөлөө авсан шүү дээ. Тэгээ 21 хоногийн ялгаа ч маш их гард юм байна. Өглөө ингээ ажилдаа явж байхад замын хөдөлгөөнд оролцож байгаа машинууд маш цөөхөн байдаг байсан. Одоо бол замын хөдөлгөөн бараг төвжрэх маягтай болцсон байна. 5 цаг 50 минутын үед. За энэс гадна гадаа их гоё гэгээтэй дулаахан байдаг болцсон байна. Өдөртөө нэмэх градустай байна. Гоё болчихжээ. За ялангуяа 3 дахь өдөр чинь нэмэх 12-тэй гэж байна шүү дээ, тий. Бараг 100 юм уу? 100 юм да бараг. Тийм ээ, тий. За дэлхийд өнөөдөр нэвтрүүлгээр эхний одоо булангаараа бид хоёр дэлхийн ямар тэмдэглэлд баяруулж байгаа тухай ярьдаг, тий. За өнөөдөр 3 сарын 31-нд ийм өдрүүд болт юм байна. За дэлхийн бэкап өдөр буюу та ямар нэгэн одоо мэдээллүүдээ одоо бэкап хийнэ гэж ярьдаг шүү дээ. Хадгалах. За ийм арга байдаг. За ийм нэг өдөр бас болж байгаа юм байна. За хамгийн гол өдөр бол өнөөдөр Эйфелийн өдөр гэж болж байгаа юм. За Эйфелийн цамхгийн өдөр гэсэн үг. Тэгэхээр Эйфелийн цамхаг одоо 1889 оны 3 сарын 31-нд анх нээлттэй хийжсэн болохоор энэ өдрийг Эйфелийн өдөр гэж тэмдэглэдэг болсон юм байна. Зорж очиж үзхийг уриалдаг өдөр гэсэн үг. За Эйфелийн цамхгийн тухай ярих л өдөр гэсэн үг байна. Сонноос Эйфелийн цамхаг анхандаа байгуулагдаад 20 жил болоод бух гэснийг сонсч ирсэн үү? 20 жил болоод бух гэсэн. Тийм үү. Эйфелийн цамхаг анхандаа баригдахдаа ингээд 20 жил болоод бух зорилттойгоор баригдсан. Ийм цамхаг сонсож байгаагүй. Тэгэхээр одоо ингээд 136 дахь жилийн ойгоо тэмдэглэж байгаа юм байна. Одоо ч гэсэн одоо Парис хотын нүүр царай хിവэр байсаар байгаа. За тэгэхэд Францыг бол Эйфелийн цамхаггүйгээр төсөөлдөх боломжгүй болсон. За гэхдээ үргэлж юм байгаагүй. За ягаад ялангуяа Эйфелийн цамхаг болсон түүх бол өөрөө маш адармаатай юм байна. Тухайн үед Эйфелийн цамхаг шинэ нэрний бэлэг тэмдэг байсан. Одоо бол ингээд хуучин үе хийх юм шиг боловч тухайн үед бол шинэ нэрнийг бэлэгдэх хэрэгтэйсэн. За тэгэд альва зүйл одоо шинэ зүйл үргэлж эсэргүүцэлтэй толддог шүү дээ. Тэгээ Эйфелийн цамхаг өөрөө л Эйфел барьсан тулдаа босч үлдсэн гэж хэлж болно. За ингэж хэлсэн байна Эйфел. Би нэг өдөр үл тоонсорлогдсноос 100 жил шүүмжлүүлэхийг илүүд үзнэ гэж. За тэгэхээр Эйфел гэдэг хүн их тийм онцгой зан авиртай хүн байсан байгаа нь эндээс харагдаж байгаа хэ. Үнэхээр харисантай ч байсан юм шиг шүү дээ. Өөрөө хийж байгаа бүтээлд үнэхээр сэтгэл хангалуун байж чадсан байна. Тэргүй яхав. Тэгэхээр Эйфелийн цамхагыг яагаад нэгдүгürt барьсан? За түүнийг хэн эсэргүүцэжсэн? Юу гэж эсэргүүцэжсэн? Тэгээ эсэргүүцэхээ яагаад болцсон? Тэр тухай өнөөдөр яриа те. За Густав Эйфел 1832 онд Францын Дишон гэх жижигхэн тосгонд мэндэлсэн байдаг. Тэгээд 1855 онд Францын хамгийн нэр хүндтэй за энэ чиглэлийн үйлдвэрлэл урлагийн төв сургуулийг инженер архитектор мэргэжлэр дүргсэн байгаа. За тэгэд 1866 онд Густав Эйфел компани гэдэг нэртэй компани үүсгэн байгуулсан. За энэ нэртэй компани нь бол одоо тухайн үеийн томох юм барилга байгууламжуудыг гүйцэтгсэн гэж хэлж болно л доо. За тэдний компани бол жишээ нь Гарон голын гүүр гэж байгаа. За энэ гүүр барьжсэн. За гүүр барих бол бас адармаатай. За гэхдээ гүүрээ барихтай юм төмөр хараам зангидаж ингэж барьжсэн. За тухайн үед бас нэг юм шинэлэг зүйл бол төмөр зам байсан шүү дээ. Төмөр зам дээгүүр нь явдаг гүүр гэдэг бол бас инженерчлэлийн хувьд бол нэлээд тийм чадвар шаардсан гэх юм уу? Төсөл хийсэн. Тэгээ сонсч ирсэн. Тэгэхээр Трюер гол дээр төмөр замын гүүрийг бас барьжсэн.
За энэхүү өөрөөр хэлбэл өөрийнхөө ингээд талбартаа л нэлээд хүлээмжшөрөгдөөд ирсэн байгаа. За тэгээд 1884 он гэхэд Францын ард түмнээс Америкт бэлэг болгон өгсөн эрх чөлөөний хөшөөг барилдсан байдаг. За гэхдээ энэ нөгөө Арамын зангидсан гэсэн үг. Одоо юуг нь бол одоо нөгөө баримлал нь бол ондоо асуудал. Эний чинь босгоно гэдэг чинь инженерчлэлийн асуудал. Тэр гол инженерээр нь Густав Эйфел ажиллаж байсан байна. За төлхөн дөрлөختний түүхэнд агуу бүтээлүүд хоёуланд нь гар бие оролцсон хүмүүс юм биш үү? Оролцсон. За одоо ингээ Франц Америкт бэлэг өгсөн, хөшөө бэлгэлсэн. Тэрийг бүгд мэдж байгаа те эрх чөлөөний хөшөө. За орчин цагийн бидний амьдарч байгаа ардчлал нээлттэй нийгэм бол Франц Америк нэгдсэн улс хоёроос ихтэй. Энэ хоёр нэг нэгнтэй нэлээд hodий те. Тэгээд Америк нэгдсэн улс тусгаар тохиноход Франц асар их дэмжлэг үзүүлсэн байдаг. За энэ ууг нь дэмжлэг үзүүлсэн шалтгаан зүгээр айгүй инээдтэй гэж магадгүй нөө англичуудтай жоохон өрсөлдөгчтэй те Франц. Тэгээд Америкийг нь дэмжсэн байхгүй юу? Асар их мөнгөөр дэмжсэн. Гэхдээ энэ одоо дэмжснээс болоод Франц өөр дампуурсан. Санхүүгийн хүндрэлд орсон. За энэ санхүүгийн хүндрэлээс энээсээ бол шүүмжлүүлж исэн юм уу? Шүүмжлүүлж исэн гэдэг нь. Ягаад ч энэ нөгөө намайг 100 жил шүүмжилсэн дээр гэсэн шүү дээ. Шүүмжлүүлэх шалтгаан. За. Тэгээд санхүүгийн одоо Франц ингээд Америк нэгдсэн улсад мөнгө өгөөд нөөдх нь ингээд тусгаар тогтносон. Тэгээд өөртөө санхүүгийн хүндрэлд орсон. За ингээд энэ чинь нөгөө алтартай Мари Антуанет чинь хүмүүст нь ядуу санхүүгийн асуудал тахад чинь хүмүүст ингээд тоордог гэдэг шиг яриа гардаг. 1889 онд Францын хувьсгал эхэлсэн байна. Тэгэхээр 1789 онд 1789-с 1889 онд Францын хувьсгалын 100 жилийн ойлсон. За бид нэр л одоо Франц бол нэг 100 жилийн тиймэрхүү юм тэмдэглэх болсон. Гэхдээ ингээд яг 100 жил дотор л одоо яг манай монголчууд ч нэг аймгийн 100 жил гэдээ хийгээд байгаа шиг чухал байдаг юм шиг байна. Тэгэхээр 100 жилийн Францын хувьсгалын 100 жилийн ойд угтуулад ямар нэгэн бэлэг тэмдэг барих хэрэгтэй байна. Нийслэл хоттой барих хэрэгтэй байна гэсэн санаачлал гаргасан. За ингээд Францын удирдлагууд ийм одоо бэлэг тэмдэг болсон 100 жилийн хувьсгалтай бэлэг тэмдэг болсон ийм барилга бүтээх хүн хэн байх вэ гэж бодсон чинь ганц л хүн байсан байгаа юм л да. Яг үндэ тодорхой нэг хүн байсан. Тодорхой нэг хүн байсан. Эйфел байсан байна тий. За тэгээд Эйфел Парис хотын уламжлалт дөнгө төрөхөөс тис өөр. За энэ чи их гоё хот шүү дээ Парис. Уг нь бол тис өөр дам төмөр араамаас бүрдсэн. Бараг ингээд гүүр юм шүү. Гүүрээсээ төмөр араам босгосоор зөвхөн дан ганц төмөр араамаас бүрдсэн барилга барих одоо санал гаргасан. За энэ одоо санал бол ерөөс олон хүмүүстэй одоо эсэргүүцэлтэй тулж байгаа. Энд чинь ингээд их гоё хот байхад нэг хараал ицсэн шиг нэг том юм замхаг гарч гар олон хүмүүс дургуутсан байна. Жишээ нь Францын зохиолч Ги де Мопассон цамхгийг нүдэнд орсон өргөс гэж хэлж ирсэн байна. Ингээд ядаргаад ингээд харах болгонд л ингээд нүд нь өвдөл гарсан. Шин зүйл угаасаа айгүй хэцүү байдаг тий анхандаа. Харин тий. Хэцүү байдаг. Тэгээд ингэж байгаа хамгийн инээдтэй энэ бас их хөгжилтэй хүн байсан байна. Парист хоол идэх боломжтой ганц л газар байна. Тэр нь Эйфелийн цамхаг гинэ. Яагаад ингэсэн? Учир нь тэнд л та цамхгийг олж харахгүй байх боломжтой. Нүдэнд орсон өргөс шиг ажтай хөрхий. За тэгэд Фауст гэж алдартай зохиол байдаг. За Фаустын зохиол Шарль Гүнө ингэж хэлсэн байна. Энэ мангас шиг юм хотыг минь үйлдвэр шиг харагдуулж байна. Гой хот штэ Парис л гэхдээ одоо л ингээл нэг гоё Эйфелийн цамхгаар бид нар төсөөлөд байгаа тухайн үед бол бүр ингээл ямар миний сайхан хот гэсэн хүмүүс тэгжсэн. Гэтэ харахгүй манайд нэг сонио хөшөө баригдчихаар бид нар яадаг үлээ дээ тий. Бүү юм болно штэ. За тэгээд зохиолч Теодор Банвил ингэж хэлсэн байна. Хотын гудамшиг гэж хэлж хэлсэн бол за тухайн үеийн хошин зохиолч Жюль Кларети төмөр урлагийг яллаа. Буюу одоо урлаг бол тусдаа зүйлээ. Энэ төмөр юм бол урлаг биш ээ. Гэхдээ өнөөдөр төмөр урлагийг ялчлаа гэж одоо хэлж байсан. Салангад авч үзчихсэн байна тий. Харин тийм. Тэгэд ингээд эн чинь одоо ингээд тухайн үеийн Парис хотын Францын дэд давхаргын тэр чигээрэл ингээд шүмжилж байсан байгаа байхгүй юу. За нөгөө манайхар чинь Twitter дээр оруулж ирж байгаа та баалгад шиг та нүдэж гарсан байгаа. За яг энэ үед Эйфел маш их ганцаардчихсан. Ер нь баг энэ техник юм ингээд баг ингээд гадуурх хөдчихсэн маань. Гэхдээ Эйфел бол энд тоогч хүн биш ээжээ. Дөрөв хэлсэн шүү. Зүг байсан байна. Дөрөв хэлсэн шүү дээ. Би нэг өдөр ерөөсө хүн тоодохгүй нэг өдөр л хүн тоогдохгүйснаас 100 жил шүмжлүүлж ясан энэ дээрээ гэдэг чинь их тийм өөтө гэх юм амбицтай тийм хүн байсан байгаа юм. За тэгээд тэр ингэж хэлж ирсэн байгаа юм. Энэ байгууламж нь дэлхийн хамгийн өндөр байгууламж болох ба байгалын хуулийг хүн ялж чадах юм бэлэг тэмдэг болох болно гэж хэлсэн байна. За энэ агуулга гоё. Ер нь бол энэ цаа цанаа философи нь тийм байсан байна. Бид нар байгалыг ялж чадна. Хүн бол
2000 жилийн байгалийн боол улс байлсаар ирсэн байгалыг бол ингээд байгальдаа хараад байсан бол бид нар инженерчлэлийн ухаанаар байгалыг одоо ялж чадна гэдгийг бэлэг тэмдэг байхыг хүсэж исэн байгаа юм. Тэгэхээр энэ одоо цамхгийн тухай өнөөдөр ярил цаана нь бол ийм байжээ. Одоо нэг юм хүн төрлөختөн бол байгальд ялагдахгүй гэдэг санаа байсныг бас эргээд сөхөж ярих хэрэгтэй байна те. Сонирхолтой. Өвн цаад утгаа агуулга нь үнэхээр гой гүн гүнзгий байжээ те. Тухайн үед ихтэй үнэхээр шөмжөлтэй дагуулна. Шин зүйл угаасаа л ингэдэг дээ. Анхандаа үнэхээр хэцүү байж байгаа л тэгэл явандаа бид нэр тасчдаг штий. За тэгээд тэрээр цамхгийг босгоход тодорхой хэмжээний санхүүгийн хүндрэл хүртэл үүсчихсэн. Санхүүжилтэн зогсож явах үед хувьяасаа мөнгө гаргаж ингэж санхүүжүүлсээр хагаад босгосон байт юм байна. Нэрээ барилгын ажил айгу удаан үргэлжилсэн гэсэн тэгээд удаан үргэлжилсэн. Гэтэ 1889 онд амьдсан. Тэгээд хувьяасаа мөнгө төлчиж одоо дуусгасан. Тэгээд сая хэлсэн шүү дээ 20 жил луг нь босол булах зорилттой, үзэсгэлэнгийн зорилттой байсан. За тэгсэн чинь энэ одоо цамхагч нь бас янз янзын юмд хэрэгтэй юм уу яах вэ? Радио дамжил. Радио антеннаар авчиад тавьчихдаг. Тийм радиод ашиглаж болж байна. Дээрэс нь их Эйфел бол үнэхээр гарамгай инженер байсан тул маш бат бөх баригдсан байж таарсан. За ийм учраас одоо үргэлжлүүлж үлдээхэр болсон. Ард түмэн шинэ бүтээлтэй айжууд дурлсан гэх юм уу тассан. Ер нь тасчихдаг. Бүх тасна. Ер нь тасна. За ингээд Эйфелийн цамхаг 41 жилийн турш дэлхийн хамгийн өндөр байгууламж байсан. За тухайн үед бол хөгжил дэвшлийн бэлэг тэмдэг, өнөө цагт бол чөлөөт сэтгэлгээ, ганхашгүй сэтгэлийн хад, уйхгүй сэтгэлийн бэлэг тэмдэг болж мөнхөрсөн байна. Гоё юм аа. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаа танилцуулаад үргэлжлүүлээ. Хамтран ажиллагчаар хүний нөөцийн хомсдол санаа зовх хэрэггүй гэсэн үрэйтайгаар хэмжижүүлж чадвал удирдахжүүлж чадна. Magic Group хамтран ажиллаж байна. За Magic Group Financial Group нь бол хүний нөөцийн хомсдолд одоо эсрэг аян зарласан гэж хэлж болно. За яг одоогоор бол бизнест бол ер нь ялангуяа жижиг дунд үйлдвэрлэхэнд хамгийн хэцүү хэсэг бол санхүүгийн хүний нөөцийн асуудал байдаг. За тэгэхээр энэ асуудалтай нь дөрвөн асуудал одоо бүтээгдэхүүнтэй санал болгож байна. За нэгдүгээр аутсорсинг үйлчилгээ гэж байна. За тэгэхээр танаа байгууллага заавал байнгын нэгтлэнтэй халбгүй. Magic Financial Group-тэй гэрээ байгуулж байгаа. Тэгэх юм бол танад зориултын нэгтлэн томлоод өгнө. За ингээд нэг нэгтлэн цалинжуулаад ажиллана гэж бөөн асуудал өөрөө тэр санхүүгээ мэдгүй бол за тэгээд боол нь бол наад тэхийн оронд байгуулгын таны өмнөөс нэгтлэн гэж томилж өгөөд за нэгтлэн солигдвол яах вэ? Компани тэгээд дуусна штэ. Тийм штэ. Тэг ямар ч тийм санаа зовох юм байхгүй. Компанитай гэрээтэй учраас энэ компани нэгтлэн солигдлооч дараагийн нэгтлэнгийн л томилоод өгнө. Тэгэхээр таны ажлын нөгөө холбоос гэх юм уу? Одоо залгамж холбоо алдагдахгүй байх баталгаа болж өгнө. За энэ аутсорсинг үйлчилгээ. За гэхдээ хэрвээ танаа байгууллага өөрсдөө нэгтлэнтэй бол заас ингээд нэгтлэн чинь бас яг практик дээр сураад төгсөөд ирсэн ч практик дээр бол бүүн асуудал байдаг тий. За тэгэхээр одоо сургалт бас санал болгож байгаа. Magic Financial Group бол бас сургалт санал болгодог байна. Танаа нэгтлэн одоо мэрэгжлийн нэгтлэн болгоно. Мэрэгжилд хэвшлүүлэх сургалтуудыг санал болгодог. Сар бүр улирал бүр жилийн эцсийн санхүү татврын тайлангаа цаг тухайд нь алдалгүй гаргах боломжтой гэж байгаа. Тэгээ одоо нөгөө нэгтлэн найзуудаас хараад харж ийн нөгөө нэг за жилийн эцэст бол үнэхээр миллиардын бэлжтэй хөөрхөн амт тий. Тэгээ яг юм шинээр төгсөд очсон хүүхдүүд бол үнэхээр баг уйлал за би энэ мэрэгчлээс болиё гэхлээл шантардын шиг үлээ. Тэгэхээр яг энэ мэрэгжлийн байгууллагуудаас тусламж зөвлөгөө авах нь илүү үр дүнтэй байх нэ. За тэгэхээр аудит бас үзүүлдэг, аудитын үйлчилгээ үзүүлдэг. Ялангуяа томоохон компаниудад бол аудит бас заашгүй хийх хэрэгтэй байдаг. Аудит хаагур хийх вэ гэж бодож байгаа бол мэрэгжлийн 18 жилийн туршлагатай Financial Group аудит хийдэг шүү. За мөн эднийх өөрснөө хамгийн гайхалтай нь Magic Finance гэдэг жижиг дунд аж ахуй зориулсан юм санхүүгийн програмтай. За энэ нь бол нэлийн удаж байгаа. Тэгээд энэ бол одоо гар ажиллагааг 80% хөнгөжүүлсэн програм байдаг. Энийг таас ашиглаж болно гэсэн. Одоогоор эднийг чи 2000 хэрэглэгчтэй гэсэн юм байна. Тэгэхээр санхүүгийн зах зээл дээр, финтех дээр баш нэлийн өөрийн гэсэн одоо байр суурь эзэлсэн экосистем гэх юм. Санхүүгийн экосистемийг бий болгосон юм байгууллага. Ер нь санаа зовох шаардлагагүй Magic тандал гэсэн үг юм биш үү те. За санхүүгийн одоо ямар нэгэн асуудалтай байвал санхүү бизнес эрхэлдэг санхүүгийн бүртгэл нэгтлэн бүртгэлтэй асуудалтай байгаа бол ямар ч тохиолдолд Magic Financial Group-д хамтчаад бүх төрлийн одоо бүтээгдэхүүн туслах
одоо бүтээгдэхүүн байна гэсэн үг. За эдний хамт олон бол 18 жилийн туршлагатай хууль стандартын нийцсэн үйлчилгээг үзүүлнэ, үйлчлүүлэгчдэд тохирсон зөвлөмж шийдлийг үзүүлж байгаа. За тэгэхээр бид нар яаж холбогдох уу гэхээр хаяг байршлын хувьд бол Баянзүрх 443 дугаар хороо UB5-ын 15 хорт 1502 тодд үйл ажиллагаа явуулт юм байна. Харин утасны дугаар 7288 7288 гэсэн дугаар байна. 7288 7288. За эсвэл Мэшиг групп цэгийн мэн гэдэг вебсайт нь хандаад та хаана байршилтай, ямар утсаар дэлгэрэнгүй мэдээлэл авах, заавар зөвлөгөө юу байна, илүү дэлгэрэнгүй мэдээллийг авч болно. Манай нэвтрүүлэгтээ хүний нөөцийн хомсдол санаа зовох хэрэггүй гэсэн уриатаагаар Мэшиг групп хамтран ажиллаа. Баярлалаа. Баярлалаа. За дараагийн болон руугаа орё. Өнөөдөр түүхэн төрсэн алтартай хүн хэн бэ? За өнөөдөр Цэндийн Дамдин гэх гайхалтай үний талаар хэдүүлээ ярина. Энэ хүн бол Монгол улсын гавьяа тамирчин, ардын багш, үндэсний бүхийн улсын начин цолтой, самбо бүхийн дэлхийн залуучуудын авраг ийм хүн юм билээ. Намтрын уншиж байхдаа үнэхээр бахархажээ. Олимпийн холбооны ерөнхийлөгч байна уу? Дид ерөнхийлөгчээр ямар ч Баримтчээр бас нэлээд ажилласан юм билээ шүү дээ, тий. За энэ хүн 1957 оны 3 дугаар сарын 31-нд Хинтээ аймгийн Баян Адрах сумын нутагт Малчин Цэндийн 5 хүүхдийн 3 дахь нь олж мэндэлжсэн юм байна. Багаасаа бүх болохыг мөрөөдсөн гинэ. За яагаад гэдгийгсэн ээжийнх нь өвөө нутаг хасандаа нэлийн алдартай Малтуурын Намсраа гэж хүн байсан юм байна. Тэгээ нөгөө манайхан чи ярьдаг шүү дээ удам дамжсан бүх гээл дээ. Тэгэхээр багаас нь яадаг байсан гэхээр нутгийнх нь дамжин энэ бол угаасаа бүх болондоо маш сайн барилтандаа гэж ярьдаг байсан юм байна. Тэгэхээр багт нь л ингэж хэлдэг байсан учраас өөрөө бүх болохыг мөрөөдөх нэг шалтгаан болсон гэсэн үг. За дараа нь аав нь бүхий спортод маш их дуртай байсан гинэ. Бүх их сонирхдаг, бүх их үздэг гэсэн. Тэгээ тийм ч учраас хүүхдээ бүр бага бахт нь зодос шуудаг хийж өгөөд тэгээ сумын наадамд дагуулж яваад барилдуулдаг байсан гинэ. Баг балчир байхад нь. Тэгээ энэс гадна өөрөө ч нөгөө Хинтээ аймагт төрсөн гэж байгаа шүү дээ. Тэгээ Чингис хааны төрсөн нутагт төрсөн гэдгээрээ маш их бахархаж өссөн учраас ер нь л үндэсний гэсэн зүйлтэйгээ маш их ойрхон байхыг багасаа л хүсэж мөрөөддөг юм хөлтэйс юм байна. За ингээд 7-8 дугаар ангинда сумдаа үндэсний бүхийн барилдаанд оролцдог байсан. За ингээд сургуулаа төгсөөд 1974 онд Улаанбаатар хотод Монгол Улсын сургуулийн политехникийн дээд сургуульд суралцахаар иржээ. За энэ үеэсээ бөхөр хичээлэх гараагаа эхлүүлсэн гэдэг юм байна. Тэгээ оюутан болсон эхний жил бол угаасаа бид нэр хичээл номдоо шамдаал хэцүү байдаг шүү дээ. Лекцэн гэж юу, семинар гэж юу ингээл энэ хоёрыг ойлгочих гол айгүй хэцүү. Тийм ч учраас эхний нэг жил бол хичээл номдоо шамдсаар гоод барилдаж амжаагүй юм билэ. Харин хоёр дахь жилээсээ сургуулийн авраг шалгаруулах үндэсний бүхийн тэмцээнд геолог уул уурхайн техникийн төлөөлж оролцож исэн гэсэн байна. За тэгсэн энэ үед бүхийн дасгалжуулагч Ганц цагаан гэдэг багш Дамдин багшийг олж хараад маш олон оюутнуудын дундаас эн чинь бас барилдахаар хөхөд байна гэж мэдээд бүхийн аль төрөл барилдахыг чиглүүлж өгсөн гинэ. За чи энэ чиглэлээр барилдах юм бол илүү үр дүнтэй явнаа. Ингээд спортын төв ордны самбо бүхийн секцэнд бэлтгэл хийлэгдэг байсан юм байна. Самбог анх сонгосон юм байна тийм байна. За ингээд Дамдин багш удалгүй улсын шгшээд ороод дасгалжуулагч насан тогтох багшийн шав болжээ. Хамгийн анхны том тэмцээн нь бол 1977 онд болсон Улаанбаатар хотод болсон самбо бүхийн олон улсын тэмцээн байсан юм байна. Харин Дамдин багшийн тэмцээнээс 62 кг-ийн жинд авраг болж исэн түүхтэй. За тэгээд ийм том тэмцээнээс нөгөө авраг болж исэн учраас түүнд ингээд цааш та барилдах урам зориг нэмэгдчихэж байгаа шүү дээ. Би чадах юм байна гэсэн итгэл төрж байгаа гэсэн үг. За яг дараагаар нь 1978 онд жуудо бүхийн улсын авраг шалгаруулах тэмцээн чинь Монголд анх удаа зохиогдчихсэн юм байна шүү дээ. Ердөө анх удаа 78 онд. Тийм 78 онд. Тэгэд энэ анхны тэмцээнд ороод 70 кг-д Монгол улсын анхны авраг олж алтан медаль хүртэж исэн түүхтэй. Тэгэхээр Цэндийн Дамдин бол Монгол улсад анх удаа жуудо бүхэн улсын авраг шалгаруулах тэмцээний алтан медальтай хүн гэж хэлж болох нь шүү дээ. Тамирчин гэж хэлж болох нь. За энэс гадна энэ тэмцээндээ бас үнэлэхүй жинд барилдаад мөнгөн медаль авч ирсэн юм байна. За ингээд л ерөөсөө цаашаага би барилдах юм байна, би спортын хүн болох юм байна гэдг нь өөрт нь батнот суугаад юм бодол. За тэгээд маш их урам авсан, амжилт гаргаж болох юм байна гэсэн итгэл төрсөн гэдэг. За мөн энэс гадна самбо бүхийн улсын авраг аймгийн наадамд барилдаж төрүүлээд аймгийн арслан цол хүртэж исэн гэж байна. За дараагаар нь Монголд жуудо бүхийн спортыг 1968-69 онуудад Батмүх гэж хүн анх таниулж секс хичээллүүлж исэн юм байна. Чехословак улсад сурч исэн юм хүн юм байна л да. Тэгээд тухайн үед Монголын бөхчүүд жуудо самбо бөхөөр хамттан хичээлдэг байсан юм байна.
Тэгсэн эндээс л нөгөө төв дэлхийн аврах шалгаруулах тэмцээнд оролцдог гайхалтай тамирчид маань төрж байгаа шүү дээ. Тэгэд 1979 онд самбо бүхийн дэлхийн залуучууд болон насан туршидын аврах шалгаруулах тэмцээн болсон юм байна. 80 онд Москвагийн Олимпийн наадамд 65 кг-ын жинд эхний тойрогтой Зимбабwe улсын бүхийг дараагийн тойрогтой бол Францын бүхийг, 3 дугаар тойрогтой Шведийн бүхийг, за ингэж явж байгаад хэсгийн аваргын төлөө Польшийн бүхийг ялгаад алтан медалийн төлөө Зөвлөлт холбоот улсын бүхтэй барилдсан юм байна. За энэ барилдаанд унснаар мөнгөн медаль хүртсэн Монголын анхны жуудаач болж ижээ цэндийн нэмсээр. Одоо л Монгол жуудаа бол баг хамгийн гол спорт болчиход байна шүү дээ. Тийм шүү дээ. Тэрнээс 1980 оны Олимп хүртэл бол гол спорт чөлөөт бүх байсан баг. Ер нь тэгээд жуудогийн салхийг хагалсан. Одоо ингээд анх монголчууд жуудоогоор бас медаль зулгаах юм биш үү гэдэг санааг Дамдан багш өгсөн тий. Ийм ч учраас Монголын жуудаа болон самбо бүхэн эцэг гэгддэг ийм хүн юм билээ. Ярилцлагуудыг нь уншижсэн чинь Шавнарын дунд бол үнэхээр алдартай, хайрлам, хүндлэн биш ийм хүн байсан. Ер нь ингээд уулзаж ярихад манай одоо багш л да. Одоо би бас жуудаад нэг хэсэг жоохон явсан юм аа, жоохон нэг хэсэг. Тэгээд Дамдан багш нар явж байсан. Тэгээд Дамдан багш зүгээр ингээд ярих нь л одоо багш маань ингээд ярих нь л нэг тийм хүндэл татах гэх юм уу? Нэг тийм хүмүүс эдэг штэ тий. Тийм байсан тий. Хайр татам тэгэлгээ багшаасаа үнэхээр айдаг гэсэн хүмүүс ярилцлага их байсан. Тэгээд нууртай хүмүүс ахарч нэг хамаагүй Тэтэл жугаад ээж болохгүй. Бэж болохгүй ялцчихгүй ингээд ерөнхийдөө дагаад байж байгаа сарахгүй тийм хүмүүс. Цэндийн дамдын жуудаа бүхийн Монгол улсын 7 удаагийн аварга юм байна. 1979 он Зөвлөлт холбоот улсын бүх ард түмний аварга шалгаруулах нээлттэй тэмцээнээс хүрэл медаль хүртчихсэн юм байна. Самбо бүхийн спортоор улсын бас 7 удаагийн аварга юм байна. Самбо бүхийн дэлхийн залуучууд бол насан туршидын аварга. За энэс гадна самбо бүхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс нийтдээ 2 алт, 2 мөнгө, 1 хүрэл медаль хүртчихсэн хүн юм байна. Тэгээд 1984 онд Монгол улсын начин цолыг хүртжээжээ. 4 жилийн дараа буюу 1988 онд өсөх идэр начин цол хүртсэн ийм тамирчин хүн юм байна. Энд чинь 62 кг-ийн одоо килограмм барилдаж исэн хүн шүү дээ. Одоо ер нь бол яг үндэсний бүхийн барилдаж исэн хүмүүст харьцуулж жингэр хамаагүй баг гэсэн үг. Тэгсэн мөртлөө начин аавна гэдэг бол энэ чинь бас их том дав байхгүй тий. Урам ихтэй, ухаанаа уралдуулж ижил одоо авдаг тийм цолтой. Яг үнэ. За харин 1984 оноос улсын шгшээ багийн ахлах тасгалжуулагч болж 1992 он хүртэл ажилласан юм байна л да. Тэгээд улсын багшийн сургуулийн дэргэд жуудаа бүхийн багш тасгалжуулагчийн ангид нээгдсэн гинэ. Тэгээ ингээд 5-6 жил багшлаад улсын багшийн сургуулийн бие тамирын дээд сургуулийн дэргэд жуулчин бүхийн дэвжээг байгуулсан. Хүүхдүүд бэлтгэхээс гадна улсын шгшээгийн тамирчдыг тасгалжуулж исэн. За харин үргэлжлүүлээд 1998-аас 2002 онд Монголын жуудаа бүхийн холбооны ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж илаа. 2005 оноос жуудаа бүхийн холбооны дэд ерөнхийлөгчөөр ажиллаж исэн ийм намтартай хүн байна. За энэс гадна бас нэг гайхалтай зүйл байгаа. За Монголын шүүгчид дэлхийн тавцанд гарах эхлэлийг тавьсан хүний нэг бол Цэндийн Дамдан гэж хэлдэг юм байна. Одоо бид нар чинь ингээл энэ тэдгээр том тэмцээнүүдийг манай монгол хүмүүс шүүж ийн, монгол шүүгчид шүүж ийн гэхээр үнэхээр гоё бахархалтай байдаг шүү дээ. Энэ салхийг хагаасан хүн бол Цэндийн Дамдан гэж хэлж болно л да. За олон жилийн хугацаанд шгшээ багийн тамирчин дасгалжуулагч мэргэжилтэн багш шүүгчийн албыг хашсан гэж хэлсэн шүү дээ тий. Ингээд Монгол улсаас олон улсын шүүгчийн зөвлөлд орох олон улсын шүүгч шаардлагатай болсон үед буюу 1991 онд шалгалт өгөөд тэнцсэн. Тэгээ анхны олон улсын шүүгч болсон гэдэг юм байна. Тэгээ ер нь бол нөгөө жуудаачин А, Б зэрэглэлийн гэдэг ийм олон улсын шүүгчүүд юм байна шүү дээ. Тэгвэл Цэндийн Дамдангой 2000 онд А зэрэглэлийн шүүгч болоод Олимп дэлхийн төвчөнд шүүхрээ аваад 2010 он хүртэл ажилласан юм байна. Тэгээ 1980, 1988, 1992, 2000, 2004, 2008 гэд 106 удаагийн өвлийн 1 удаагийн нийтдээ 7 Олимпийн наадамд баг тамирчдтайгаа хамтдаа оролцсон ийм сайхан гавьяатай багшийн талаар өнөөдөр ярьж байна. Ингээд спортын хамт олондоо бол даа багш гэж хүндлэгдсэн ийм хүн юм бэлээ. Манай даа багш гэл ингэдэг. 1979 онд Монгол улсын гавьяат тамирчин цолыг хүртсэн 2008 оны Бээжингийн Олимпийн дараагаар ардын багцлаар шагнуулж исэн ийм хүн байна. За тэгээ 2018 оны 2 дугаар сарын 22-ны өглөө 60 наснда таалалт өгсөн тун эрт залуухан наснда таалалт өгсөн гэж хэлж болж байна л бас. Тэгээ түүний дурсгалыг хүндэтгээд гэргийн аль нь бол өөр хүмүүсээс санаачлаа Дамдны нэрмжит цэцэрлэг төрөлөн өгшөөг Хинтээ аймгийн Баян Адрах суманд босгосон юм байна. За ийм гайхалтай нэгэн хүний намтар өнөөдөр хүргэлээ 1957 оны 3 сарын 31-нд төрж исэн ийм хүн байх нэ.
Дэлхийд өнөөдөр нэвтрүүлэгтээ Silk Feminine Wash шингэн саван хамтран ажиллаж байна. За энэ бол эмэгтэйчүүдийн шингэн саван гэж хэлж болгоно. Одоо ингээд гаднаас нь харах юм бол дээрээ Silk гэд биччихсэн ийм цэнхэр өнгийн угаагч байна. Нянгын сэргүүлдэлтэй урмлын гаралтай эмэгтэйчүүдийн шингэн саван. За яг эмэгтэйчүүд ч гэхгүй ер нь эмзэг хэсгийн эрэгтэйчүүд ирчүүд ч ашиглаж болно гэд хэлсэн байлээ. Ер нь бол ингээд нөө эмзэг хэсгийг угаахаар цамгаар угаахаар хүчил шүлтлэгийн тэнцвэр нь алдаад мөөгөнцөр үүсэх орчин үүсгэх гэдэг. Тэгэхээр яг зориултын одоо шингэн савангаар угаах хэрэгтэй. Тэгэхээр Silk Feminine Wash бол антисептик эмэгтэйчүүдийн угаагч гэж явна. За антисептик гэдэг нь нэм бактери, вирус, мөөгөнцөр зэрэг бичил бичиг битэг устгах, тэдгээрийн өсөлт тархалтыг зогсоох үйлчилгээтэй. Гэсэн утгатай. Гэхдээ химийн орц бодис ерөөсөө агуулгаагүй тул маш аюулгүй тийм сам байгаа. Одоо ингээд яг эмэгтэй хүний хувьд ярихад өөртөө ихтгэлтэйгээр санаа зовох зүйлгүйгээр яг юм сонгож болох бүтээгдэхүүн байна гэдэг чинь айгүй гоё ахгүй. Тэгэхгүй болохоор одоо ингээд бид нар энгийн савгаар угаач гэхлээр энэ хүчин шүлтийн хэмжээ буюу нөө pH нь таардаггүй. За энэс болоод маш их асуудал гарах гадбайдаг. Тэгвэл сул хүчлэлийг шинж чанартай буюу зөөлөн сул хүчлэлэг гэдэг юм байна. Ийм бүтцтэй pH 5.5-аас 6 гинэ. Тэг хэрвээ ер нь бол ингээд 6-аас дээш байгаад ах юм бол нэм бактериуд үрж нөхцөл нь бүрдээд өвчин үүсэх магадлал нь нэмэгдчихдэг гэж юм л да. Уламжлалт хангаах ухаанд хэрэгэлдэг цайны модны эфирийн тос агуулсан учраас энэ бүтээгдэхүүний pH балансыг маш тэнцвэртэй байлгана гэсэн байна. За тэгэхээр Silk Feminine Wash-ын бас нэг давуу тал нь удаан хадгалагдах сэнгэнсэн мэдрэмжийг өгөхөөс гадна эмзэг хэсгийг арсыг нь чийгшүүлж өгдөг. Тэгэхээр тижэл өгдөгд бол арсыг хуурайшуулахгүй байх, таталтуулахгүй байх юм одоо үйлчлэгээтэй байгаа. Чигшүүлнэ гэдэг чинь үнэхээр гоё давуу талтай байна. За тэгээд ер нь эмэгтэйчүүд маань сарын тэмдэг ирээд дуусны дараа угаах шаардлага маш их гардаг. Ер нь ирж явах үед ч юм уу те байн угаах шаардлага маш их гардаг. Тэгэхээр энэ үед бол өөртөө ихтгэлтэйгээр санаа зовох зүйлгүйгээр Silk Feminine Wash-ыг хэрэглэх нь байна. За утасны дугаарыг танилцуулъя. 7711 87 10 гэсэн дугаараас илүү дэлгэрэнгүй мэдээллийг авна. 77 11 87 10. Харин хаяг байршлын хувьд бол Баянгол дүүрэг 14-р хороо номын хөтөлбөрийн чанх хойно гэсэн байна. За тэгэхээр Silk Feminine Wash-ыг эмийн сангуудаар худалдаалж байгаа. Та бүхэн MSI Mongolia гэдээ тавьвал аль биесны Facebook пэйжийг нагаа үнэс дэлгэрэнгүй мэдээлэл авч болно. За мөн лайк дараарай. Манай дэлхийд өнөөдөр нэвтрүүлэгтээ Silk Feminine Wash шингэн саван хамтран ажиллаа. Баярлалаа. За баярлалаа. Зя дэлхийд өнөөдөр нэвтрүүлэг үргэлжилж байна. Дараагийн булангаар бүгд дэлхийн түүхэнд ямар үйл явдал болж исэн бай тухай ярина. Тэгэхээр Селена Перес гэдэг энэ хүн өөрийнхөө хамгийн итгэдэг шүтэн бишрэгчтэй алуулсан өдөр гэж хэлж болно. 1995 оны 3 сарын 31-нд Селена Перес гэдэг нэг хүн алуулж исэн байна. За тэгэхээр Селена Перес гэж сонсч ирсэн үү? Нөгөө нэг санхүүг нь хариуцна гэж яагаад юу алчдаг ч юм уу билүү? Бараг л. За. Тэгэхээр өргөн таац хүчтэй хоолой халуун цустай энэ дуучдыг ямар дуучд гэдэг лээ? Латин дуучд гэдэг тийм. Тэр J-Lo, Jennifer Lopez, Shakira өнөөдөр байгаа шалтгааныг Селена Перес гэж үздэг байна. За тэгэхээр ингэж хэлсэн байна. Beyoncé 2021 оны 3 сард Billboard гэдэг нэвт сэтгүүлд ярьцлага өгөхдөө Селена бол алсын хараатай мөс хаглагч байсан. Тэрээр надад ямар ч эргэлзээгүйгээр өөрийнхөө яаж байж болдгийг заасан хүн. Тэрээр надад мөн бусад латинчууд болон хөгжмийн салбарынханд үлгэр жишээ хүн юм аа. Түүний үйл хэрэг үргэлжилсээр байгаа гэж. Одоо Beyoncé бол бас Селеныг нэгэн төрлийн үйл хэргийг нь үргэлжлүүлэгч гэж бас өөрийгөө хардаг байна. Тэгсэн бол Jennifer Lopez 2017 онд Huffington Post сэтгүүлд ярьцлага өгөхдөө ингэсэн байна. Селена бол анхны олон нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн супер латин од. Селена кинонд түүний дүрийг гаргах нь миний амьдралын хамгийн утга учиртай ажлуудын нэг байсан гэсэн. Би түүний үйл хэргийг үргэлжлүүлсээр байх болно буюу Селена гэдэг кино гарч ирсэн гол дүрийг Jennifer Lopez гаргаж ирсэн. За тэгээд Jennifer Lopez энэ одоо дүрийг гаргасандаа асар их бахархдаг хүн юм байна. За Shakira бас хэлсэн байна. Селена бол гайхалтай дуучаан. Түүний хоолой тайз эзэмшилт бусдыг татах чадвар хинтэй ч харьцуулах боломжгүй. Тэр үеийн латин бүсгүүчүүдэд өөрийнхөө үүслэр бахархангаа дурын хөгжимд амжилт олж чадна гэдгийг харуулсан гэсэн буюу энэ одоо бидний л одоо мэдээд байгаа супер латин одууд гэдэг байгаа хүмүүс бол угийн бүгднгийнх нь супер од нь Селена. Яг тэгэхээр Селена анхны латин од гэх юм уу латин хөгжмийг одоо
мөсийг нь хагалж гаргаж ирсэн үнэн ах нь. Оддын од юм биш үү? Оддын од гэж хэлж болно. За тэгээд Селена бол жинхэнэ удирдагч, манлайлагч. Тэрээр Америк нэгдсэн улсын нийгэмд латин дуучдад тулгараад байсан ханыг нурааж өгсөн гэж Пит Бүл хэлжсэн байна 2015 онд. За тэгэхээр зөвхөн эмэгтэйчүүд биш, ер нь латин хөгжмийн урсгалыг баримтлагч хүмүүст бүр бүгдийн шүтэн байсан гэж хэлж болно. Гэхдээ энэ шүтэн байсан эмэгтэй 23 наснда нас орсон байдаг. За ингээд 23 наснда ийм том одоо од байсан. Цаашаа хэрэг амьдсан бол ямар байх байсан баг ойлгомжтой байсан баг те. Энэ хүн хэдэн онд төрсэн дуучин бэ? За 1971 онд төрсэн дуучин. Тэгэхээр 95 оны энэ өдөр итгэмээргүйгээр алуулсан 23 наснда латин хөгжмийн домог болоод байсан. За тэгэд болоогүй Селена латин хөгжмөө латин хэлээр дуулдаг байжгаад англи хэлд ирэх дуу дуулж эхэлсэн. Dreaming of You гэдэг дуу 10 сая хувь борлуулагдсан. Англи хэлээр дууллаа бол тэгэл бүүн биз дээ. Бүүн байсан. Тэгэд ерөөсөө дэлхийн тавцанд гарах нь ойлгомжтой байсан. 23 настай байсан энэ хүн ингээд аимшигтайгаар алуулсан байдаг. За тэгэд бас нэрээ сонин хамгийн залуутай Грэмми хоцсон хүмүүс нэг болсон байгаа. Тэг яг Грэмми хоцсон 1 сарын ой дээр өөрийнхөө номер 1 фэн гэдэг хүндээ гарт нь Yolanda Saldivar гэдэг хүнд алуулсан байдаг. Энэ Yolanda гэдэг нэрийг сонсч ирсэн. Тэгвэл миний яг бодож байгаа алга зөвл юм байна л да. Энэ амар аа. За Saldivar-ыг бид нар ягаад номер 1 фэн гэж хэлээд байгаа юм бэ те? Тэрээр Селенатай ямар харьцаатай байсан? Ягаад ийм ихтэй хүн алах шалтгаан болсон? Энэ тухай өнөөдөр бүгд ярих нэ. За эхлээд Селенагийн нэг товчхон түүхийн бүгдээрээ танилцъя. Яаж одолсон юм бэ? 1971 онд урлагийн гэр бүл төрсэн байгаа юм. За тэгэхээр аав, ах, эгч нар нь хөгжимчд байсан. Хөгжим тоглодог байсан. Хөгжимчд байсан байгаа. За тэгээд Селенаг 9 нас хүрэх үед нь гэр бүлэрээ хамтлаг байх болсон. Гэр бүлийн хамтлаг хөргөн байгаа зү. Дуучнаар нь Селена, тэгээд хамтлагийн нэр нь Селена ба Дино найзууд гэдэг нэртэй. Дино юу? Гэр бүлийн хамтлаг байгуулсан. Тэгээд энэ тэнд очиод ингээд нөө төрсөн өдөр янз янзын хүмүүс гоё дуудуулж өгдөг ийм хамтлаг байсан. Гэтэ гадныхан гоё юм аа ингээл гэр бүлэрээ би биенийхээ чаддаг авьяасыг нээгээл дээ. Би бинийгээ дэмжээл гэр бүлийн хамтлаг гэдэг маш олон байдаг шүү дээ. Тийм. За гэхдээ хэдийгээр хамтлаг төдийлөн амжилт бас олоогүй. Гэхдээ Селенагийн хүчтэй чадварлаг хоолой. За тэгээд ингээд нөө тайзан дээр гарахаараа бүр ингээд яг ингээд бүр шал өөрхөн болчдөг хүмүүс байдаг. Тайзан дээр гарахаараа бусдыг ингээд өвдсдэх одоо тийм одоо чадвартайг мэрэгчлэнүүд бол анхаарсан байгаа. За инхүү 18 настай гэхэд EMI гэдэг хамгийн том продакшнуудын нэгтэй гэрээ байгуулж чадсан. 18 наснда. За Селена бол Техано стилээр дуулдаг. Техано гэдэг нь Техас Американо гэдгийн хослол гэж хэлж болно. Тэгэхээр нэг талаас Америкийн Техасын одоо кантри болон рок дуу байдаг. Энийг Мексикийн хөгжимтэй хослуулсан урсгалыг Техано гэж нэрлэдэг. За Техано бол тухайн үедээ латин хөгжмийн хамгийн том урсгал байсан. Ерөөсөө латин хөгжим гэвэл Техано л гэж баг болохоор. Гэхдээ энэ одоо Техано хөгжмөр дандаа ирчүүд болдог гэсэн. Одоо мача стилээ гэдэг. Ирчүүд баг анхны эмэгтэй юм уу? Ноёлдог байсан. Яг зөв. Одоо энэ чинь бас яг уламжлалт сэтгэлгээтэй эмэгтэй хүмүүс илүү дараахан байх хэрэгтэй ч гэдэг юм уу, тийм уламжлалт ойлголттой байсан бол энэ одоо ирч хүчтэй ирчүүдийн ингээл хоолойн дунд Селенагийн шингэн хоолой хамгийн гол нь мэдрэмжтэй шингэн хоолой яалтчгүй өөрөнгө болж одоо цогч исэн байгаа те. Энэ ямар сонь юм бэ? Хүмүүс болгоны анхаарлагдаад ямар гоё сонсогдоод байна гэдэг. Дасаг хүмүүс. За ингээд хорны төдөд од болсон. Тэгээ алдарт гарахын хэрээр одоо латин хэлтнүүд донд мэдээч хэрэг шүтэн болно. Энд чинь одоо ингээд нэг шууруулна гэж ярьдаг шүү дээ. Одоо бид нар жишээ нь сумоогоор нийтээр ингээд шуурж ирсэн. Эсвэл одоо Counter Strike-аар нийтээр шуураад байгаа шиг яалтчгүй шуурж ирсэн. Тэгэхээр хүн болгоны шүтэн болж ирсэн. За энэ одоо үед бас нэг шүтэн бол одоо түүнийг шүтжсэн шүтэн бишрэгчдийн нэг нь бол Америкийн Сан Антони хотын эмнэлгийн совилгчаар ажиллаж байсан нэг бүсгүй түүнээр өвчлсөн гэж хэлж болно. За түүний нэрийг Yolanda Saldivar. За тэгэхээр Селенагийн аавлага залгасан хугацаар би ингээд фэн клубыг үүсгэмээр байна. Би фэн нэ. Би фэн клубыг үүсгэмээр байна. Тэгээ эхэндээ аав нэг тийм дуртай байгаагүй танихгүй хүн за ямар ч хүн юм бэлээ гэд. Гэтэл дээрэс нь Yolanda чинь яг зүгээр совилгч те ямар ч туршлагагүй. Тэгээд танихгүй хүн учраас аав нь эхэндээ дургуутчихсан. За гэхдээ Yolanda-д нэг том давуу тал байна. Маш өөхгүй нэг юм байна. Байн баяраа би болгоно би зохицуулна гэд шалсаар хагаад Селенагийн гэр бүлтэй хамтарч ажиллахаар болсон. За ингээд фэн клубыг нь аль биесээр үүсгэсэн байгаа. Тийм учраас фэн клубыг үүсгэсэн өөрөө ерөнхийлөгчөөр ажиллаж байгаа учраас номер 1 фэн гэдэг байгаа юм тийм учиртай л та. За ингээд Yolanda-гийн санаачлаг бол үнэхээр амжилттай байсан гэж хэлж болно. За ингээд ерөөсө жил
жил гаруй дотор 30 мянган гишүүнтэй болсон. Фэн клуб одоо гишүүн байхын тулд $22 сар болгон төлдөг. Та нар бодлоо. 30 мянган хүнээс сар болгон $22 цуглуулад ингээд сарын турш жилийн турш юм ингээд явах чинь байнгын мөнгө урсгал бий болгож байгаа зү. Өөрөөр хэлбэл Йоландагийн байгуулсан энэ бизнес маш амжилттай бизнес болсон гэж хэлж болно. За ингээд ууг нь бол Селенагийн гэр бүл бол одоо Селена бол ялангуяа өөрөө дуулаа зогсохгүй хувц зохион бүтээдэг гэсэн нэг баг. Тэгээ өөрөө тайзан дээр гарах хувцаа өөрөө зохиодог гэсэн. Өөрөө ингэж загварын зохиодог гэсэн. Тэгээ тэднийх бас гэр бүл нь бол хувц зохион бүтээж хувц соёхоос гадна гоо сайхны салуунууд ажиллаулдаг гэсэн хэд хэдэн салбартаа. За тэгээд фэн клубыг амжилттай босгосон Йоланда ингээд улмаар Селенагийн итгэлийг авсан байгаа. За энэ харин амар мундаг бизнес менежер вэ шүү дээ. Хүлээн зөвшөөрөгдөд удалгүй одоо гэр бүлийнх нь бизнесийг менеж хийдэг болсон байгаа. Өөрөөр хэлбэл одоо ингээд фэн клубын ч тэр бизнесийн ч тэр Йоландагийн гараар дамждаг болж байна л да. Хатгаг муу санаатай. За тэгээд гівч бал сар бол мэдээж хэрэг удаан үргэлжлээгүй. Олон фэнүүдээс нь фэн клуб нь амлсан нөгөө бараанууд. Одоо энэ чинь фэн клуб $22 төлөхийн тулд нэг юм одоо ийм бэлэглэн Селенад уулзуулсан гэдэг юм уу тэгэл ингээд авч удаг. Гэхдээ амлалтандаа хүрэхгүй байна гэж гомдлууд араараас ирэх болсон. Дээрээс нь гэр бүлийн одоо салон бизнесүүдээс нь зарим юмнууд нь чухал тоног төхөөрөмжлөр худалдаад алдаг да. Алах болоод авахлсан. За ингээд Селенагийн гэр бүл Селена бол энэ тухай бодогч сөхөөгүүл явж байгаа дуулаж явж байгаа. Селенагийн гэр бүл нь хойгуур нь мөрдлөг явуулсан байгаа юм. За одоо ингээд энэ одоо юунаас болж ийм асуудал үүсэж байна гэдэг. Тэгтэл бүх одоо учиг ганц хөндлөл зааж ирсэн тийм. За эхэндээ Селена Йоландагийн босромог үйлдэл итгэхийг бол хүсээгүй байгаа юм. Тэгээ гэр бүлийнх нь цуглуулсан хөдөлшгүй баримтуудаа үзүүлээд нэг л зүйлийг одоо шаардж байсан. Йоланда одоо нүүрлэх хэрэгтэй юм байна. За тэгээ түүний үннийг илчлэх хэрэгтэй байна гэж одоо. 1995 оны 3 сарын 1-нд Грэмми хожсон Селена. За хамгийн залуу Грэмми хожсон хүмүүсийн нэг гэж хэлсэн шүү дээ. Грэмми хожоод байсан. Тайзан дээр ингэж хэлсэн байна. Бурхан талархж байна. Мөн гэр бүл баг фэнүүдтэй баярлалаа. Харин яг одоо гэж одоо Грэмми авч явахдаа тайзан дээр хэлж явах. Яг энэ мөчөд Йоланда юу басан бэ гэхээр нүүрлдэх өдөр ойртож байгааг мэдээд таарус 85 нэртэй гар буу худалдаж авсан байна. Энэ одоо Грэмми одоо авсан өдрөнд зэрэгцээд ингээд буу худалдаж авч ирсэн байна. За ингээд тэр хоёр дахиж нүүрлэлт л одоо сар гараа ухсан шүү дээ. Энэ хооронд Йоланда гар буугаа дэлгүрт буцааж өгсөн байт юм байна. За буугаад энэ хооронд ингээд сэтгэл санаа нь ингээд нарс саш болоод шүү дээ. Нарс саш за гайгүй ч юм уу. За арайчтай буу муу гэж бодсон юм яасан. За тэгэхдээ яг уулзалтаас 3 хоногийн өмнө бууга бас эргүүлээд авсан байдаг. Тэгээд 3 сарын сүүлийн өдөр буюу одоо 3 сарын 31-ний энэ өдөр Дейсийн зочд буудлын Йоландагийн өрөөнд тэр хоёр уулзахаар болсон. За Йоланда байсан зочд буудлын өрөөнд нь Селена явж очсон. За ингээ Йоланда Селенаар бол шууд ингээд ярьж хагаад одоо санхүүгийн баримт өгөх хэрэгтэй байсан гэж хагаад тэгж байгаа шууд бууга гаргаж яд бууцсан байгаа. За энэ үед нь Селена зогтсон. Тэгээд баруун мөрөнд нь онсон. Гэхдээ уушгийг онж таарсан. Тэгээд цасрах цус алдсан. Тэгэд буудуулсан мөртлөө нэг хөл бөмбөгийн талбайгаас нөгөө булан хүртлэх тийм хэмжээнд маш хурдан гүйсэн байгаа. Буудуулсан шаргацсан байгаа. За ингээд хүмүүс хурж ирээд туслахаар хүмүүс гүйж ирэхэд намайг Йоланда Салдивар алсан гэж бүр хэлж чамдсан. Гэхдээ одоо ингээд цус их алдсан учраас Селена нас орсон байдаг. За ингээд одоо Селена ч н одоо түмэн фэнтэй хүн шүү дээ. Йоландаг цаазаар авах хэрэгтэй гэж бүр чагсаал хүртэл болчихсон. Энэ Йоланда гэж хүүхдийг цаазаар авах хэрэгтэй гэдэг. Гэхдээ Техас мужийн хуулиар бол цаазаар авах ял байгаагүй. За тийм учраас ялын дээд хэмжээ буюу 30 жилийн хорих ялаар шийдгсэн байдаг. Дээд хэмжээ нь 30 жил юм уу? 30 жилээс нь. За 1995 оны 30 жил гэдэг чинь хизээ гэсэн үг. 25. Яг саяхан Йоландагийн асуудлаар хот апексаар бүгдээр ирчихсэн. Йоланда Салдивар суллагдах юм уугүй юу гэдэг хууль болсон. Одоо шүүх хурал болсон. За ингээд Йоланда Салдиварыг үргэлжлүүлж 5 жилээр хорихоор болоод 2030 он суллагдахаар болсон байлээ. Амар муухай ичдэггүй гэхгүй юу? За нэвтрүүлгийн өндөрлөх цаг болсон байна. Хүний нөөцийн хомсдолд санаа зовох хэрэггүй гэсэн уриатайгаар Mesh Consulting хамтран ажилласан баярлалаа. За мөн Silk Feminine Wash эмэгтэйчүүдийн шингэн савн хамтран ажилласан баярлалаа. Сонсогчдоо үргэлжлүүлээд 8 цагаас радио мэдээг үлээн онцсороо 8 цагаар минутаас та мэдхүн нэвтрүүлгээрээ эргээд уулзцгаая. Баярлалаа Аргуна. Баярлалаа цэцэг.